67 жил 24 цагаар Улаанбаатар хотыг тасралтгүй 67 жил 67 жил 24 долоо зогсохгүйгээр ажилласан. Зогсохгүй ингээ хяналтаа тавиад ажиллаж байна. Улаанбаатар хотыг биднийг тустай байлгахын тулд MC Explains. За би танаас ганцхан асуулт асуумаар байна. За ус тийм ээ. Танаа гэрт, манай гэрт яг хэрхэн хүрдэг вэ? За энэ процесс яаж одоо энэ амжилтаар өрнөдөг вэ гэдгийг та бидэнд маш энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлаж хүргаач. За ус гэдэг бол бид бүхэн усыг хэрхэн хаанаас олох вэ гэдэг юм бүх юмнаас бол эхэлнэ. За энэний тулд ямар үйл ажиллагаа процесс явагдах вэ гэдэг нь бас энгийнээр ярилцъя л да тийм ээ. За одоо бид нар жишээлбэл энгийн тал газар хотыг байгуулъя, суурин газар байгуулъя гэж бодъё хин гэж. Энгийн тулд усыг бараадах хэрэгтэй, ус хэрэгтэй болно. Усаа хайна. Усаа хайна. За энд ямар мэргэжил хэрэгтэй юм бэ? Ямар усууд ажиллах вэ? Гидрогеолог буюу усны хайгуулын мэргэжлүүд, инженерүүд олж ирж байна. Хэрэг болох нэ. За энэ усууд мань яадаг вэ гэхээр газрын дор байгаа усыг илрүүлж биднэрт нээж өгнө гэсэн үг. За үүний дараа бол гидэр техник буюу усны барилга байгууламжийн инженерүүд орж ирнэ. За энэ усыг одоо энэ газрын гадар дээр гаргах юм тулд ямар байгууламжуудыг барьж байгуулах юм бэ? Юу хийх юм бэ? Ямар бүтээс хийх юм бэ гэдэг асуудлуудыг энэ нөтөд маш шийднэ. За ингээд одоо бидний ярьдгаар бол одоо манайхны мэргэжлийн усууд ярьдаг гүн хот гэж ярьдаг. За эргэжсэн гүн хот гэж ярьдаг. За энэ усууд маань одоо яг бидний гаргаад өгсөн гүн хотуудыг одоо бид нар буюу ус хангамжийн инженерүүд чааш нь одоо хотын хэрэгцээнд, иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх энэ ажлыг хариуцж хийж байгаа. Та нарт хүлээлгэж өгнө. За хүлээлгэж би зүгээр энгийн л хийж хүлээлгэж өгч юм л гэж хэлж байгаа. За ерөнхийдөө бол энэ барилга байгууламжийг бид нэр ашиглаж иргэдэд одоо усаар 24 цаг тасралтгүй хангана гэсэн үг. За энэний хүрээнд бид нар юу хийдэг юм бэ? Улаанбаатар за зөвхөн заавал Улаанбаатар гэхгүй хэдүүлээ төв суурин газар за нэгэн А гэдэг хотын тухай яриа л тийм ээ. А гэдэг хот тодорхой хэмжээний за 500 мянган хүнтэй, за 50 мянган хүнтэй, за 5 мянган хүнтэй ч байсан тэнд бол ус хэрэгтэй. Энэний тулд тэр инженерүүд юу хийх вэ? Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд энэ улсуудын усны хэрэглийг тооцож үзнэ. Тэгжиж бид нэр инженерийн шугам шүнжээг татчих гэлээ. За энд ийм барилгачлалд орж ирэх юм байна. Тухайн хүн амдаа тааруулаад. Хүн амдаа тааруулаад. За тэнд хэдэн давхар барилга баригдах юм байна. Давхрын тоо бас биднэрт хэрэгтэй. Яг л тэнд бид нэр хамгийн дээд давхар усыг тасралтгүй хүргэж өгөхийн тулд давхрын тоо хэрэгтэй болчихно. 10 давхар юм уу? 1 давхар юм уу? 100 давхар юм уу? Энэ үйлчлэлийг тооцож гаргаж ирнэ. За үүний үндсэн дээр бид нар яадаг вэ? Нөгөө тэр усыг хүргэж өгөхийн тулд бид нар ноцоос гэдэг нэг том тоног төхөөрөмж бид нар зэрэг болно. Ноцоос. Энэ маань тэр усыг тэр өндөрт шаардлагатай өндөрт биднэрт хөргөж өгнө. Одоо 100 метрийн дээр амьдарч байгаа хүнд байшинд орон сууцнд амьдарч байгаа хүнд тэр усыг хөргөж өгнө. Тэхийн тулд тэр ноцоос хэрэгтэй. Ноцоосын ачаар. За ачаалаа ингээд тэр ноцоосны ачаар. За тэгээ байж ил чинь хэрэглээ нэмэгдэнэ. Нөгөө одоо хот суурин газар болоод усны хэрэглээ хангалттай болоод ирлээ чинь тэнд чинь улсууд нөгөө нягчил бий болж эхэлнэ. Тэнд амьдрахад устай асуудалгүй. Усын шандаранд ажгүй шүү дээ. Байнгын байдаг гэдэг ирлээ чинь одоо хаанаас юм бус газруудаас яваад нөгөө 5000 та байсан хот суурин газар чинь 50,000 болоод явна. Тэгэхээр чинь дараа нь юу хэрэгтэй юм бэ гэхээр тэрийг хангахын тулд бид нэр усан сангаа барьж эхэлнэ. Усан сангууд чинь яг хөдлөнө усыг нөөцлөнө. Одоо хэрэгцээтэй шаардлагатай үед усыг нөөцөж иргэдийг тасралтгүй хангана л гэсэн. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө энэ ус хангамжийн инженерүүд ус хангамжийн систем нь өөр ажилдаг. За энэ дотроос бас шугам шүлжээний асуудал бий. Усыг хүргэхийн тулд чинь нэг одоо бидний усуудын ирдэг торбоор дамжина. Торбоо гэж ярьдаг шүү дээ бид тийм ээ. Энэ мань дандаа газар доогоор явагдаж байгаа. Газрын дээр бүтээн байгуулалт явагдаад байдаг. Газрын доор одоо нөгөө инженерийн хангамжийн гэж ярьдаг бидний ярьдаг хангамж. Инженерийн хангамж гэдэг дотроо ус дулаан цэвэр бохир ус гэдэг ороод ирж байгаа. Бохир ус гэдэг ороод ирж байгаа. Тэгэхээр эднэр маань ингээд газар доор байдаг. Нөгөө газар доорх хот гэж ярьдаг. Энэ юм чи ороод ирж байгаа байхгүй. Эний чи бидний чи одоо нэг одоо диаметр нь гэж ярьдаг. Одоо биднэр одоо энгийн хэлээр бүдүүн бохоо нарийн бохоо гэдэг нэг хараг бүр ярихад нэг юм хөдөө шүү дээ. Энийг бас нөгөө нөхдүүд инженерүүд маань тооцсон шүү дээ. Тооцоо. За одоо газар орны хэвгийг бас бид нар тооцсон. Уруу газар байх юм бол өксүрдүүн яаж ус өргөх юм? Тэгшин байвал яаж өргөх юм? Өөд газар байвал уруу газар хамаагүй очиж байгаа тэр өндөр даралтыг бид нар яаж хязгаарлах юм гэдэг энэ нөхдүүд чинь ингээд байнгын хяналтанд ажиллана. Одоо манай байгууллага гэхэд чинь 1959 оноос хойш одоо ингээд 67 жил 24 цагаар
Улаанбаатар хотыг тасралтгүй 67 жил 67 жил 24 зогсохгүйгээр ажилласан. Зогсохгүй ингээ хяналтаа тавиад ажиллаж байна. Улаанбаатар хотыг биднийг тустай байлгахын тулд. Тий, одоо зүгээр сонирхолоод хэлэхэд сайхан штэ 90-ад оны үед 1990-ад оны үед бол хоногтоо нэг 140 гаруй мянган метр куб усыг Улаанбаатар хот за 150 мянга гарч байна. Ингээ хэрэгэлдэг байсан. Одоо төсөж Улаанбаатар хотын зүгээр өнөөдрийн үед штэ Улаанбаатар хотын энгийн хэрэглээ 190 мянга болцсон. Энгийн хэрэглээ гэдэг нь зүгээр одоо өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хэрэглээнүүд гэсэн үг шүү дээ. За хамгийн оргил ачаал энэ чинь бас хүний монголчуудын бас нэг юу байна л да. Уламжлал гэх юм уу, тархинд нь суудсан зүйл тогтол гэх юм уу. Юмыг нэг тоолгож хийдэг. За үүнтэй холбоотой нэг оргил ачаал орж ирдэг. За энэ оргил ачаал юу гэхээр хамгийн өндөр ачаал бол цагаан сарын битүүний уртлын хитэн. За яг тэгж таарах байхаа тий. Цагаан сарын дээр бол Улаанбаатарчууд бол нийтээрээ угаалга тоосоогүй. За тоосоогүй. За дараагийн оргил ачаал үед бол хичээл сургууль цуглахтай төхүүлээд оргил ачаал орж ирнэ. 9 сарын 1-ний өмнөх. За 9 сарын 1-ний өмнөх хагасаа бүтцээд юм уу яг уртлын өдрүүд гэх юм уу. За тэнд бол асал 2 наснаас 20 настай хүртэл бүгд угаалга цэвэрлэгээ бүх юмудаа хийдэг баг. Тэрний оргил ачаал бас маш өндөр. За ингээд жилийн хэрэгцээний оргил ачаал үед. За ингээд удирдлагын чанартай оргил ачаалууд бас орж ирнэ. За тэгэхээр жишээлбэл юу гэдэг вэ гэхээр 100 бол тэр уцууд амралтын сезон гэхээр хотоос дийлэнх гараа явчихна. За тэгээд ирлээ чинь бидний нөгөө 190 мянган метр куб ус орчим хоногт хэрэглээд идэг юм чинь доошоо богоо 160 болтлоо 170 болтлоо багасна. Бүгд ихэнх нь тэр гараа явчих шүү дээ. За ингээд удирдлагын чанартай. За ингээд байж чинь намар өвөл болтоо чинь бүх үйлдвэрүүд ажиллаад жигдэр ирэхлээр тэрний оргил энгийн хэрэглээ миний яриад 120 мянга болчих. За ингээд тэгээд цаашаа хэдүүлээ ингээд хэрэглээг ингээд хөөгөөд цааш нь дамжаад үзсэн нөө 7 хоногийн хэрэглээ орж байна. 7 хоногийн нэгд 2 өдөр буюу нэгд 2 өдөр бүтээсөө дээр бол өндөр ачаалтай өндөр хэрэглээтэй үе таардаг. Оо за. 3 өдөр нь тэр сонин ачаал бол тодорхой хэмжээр буучдаг. Харьцангуй. Ямар сайн. Тэгээ огцсон биш ерөөхдөө харьцангуй буучж байгаа. За ингээд 7 хоног ингээд үеж чинь хоногийн хувьд яриа тийм 24 цагийн хувьд ирэхлээр чинь ачаал буюу бидний тооцоол дээр өндөр ачаал гэдэг нь бол хоногтой одоо 24 цагтай гэсэн үг шүү дээ. Өглөө 6-аас 8 хүртэл 9 хүртэл нэг оолцсон. За тэнд хүн болгон боосон ариун цэврээс ахиарна. Тэгээд хоолундаа хийж идэн ингээд нэг оргил цагаад ачаад орсон. Сургууль цэцэрлэгүүд чинь даялгын цэцэрлэг зөвлөний хоолунд бэлд гээд ингээд явахлаар нэг оргил ачаал. Дараа нь өдөр цайны цагаар нэг оргил ачаал. Орой 6-аас хойш нэг за энэ 7-оос хойш 10 хүртэл нэг оргил ачаал. Ингээ орж ирдэг юм би. За энийг бас нэг сүүлийн үед бас нэг зүгээр сонирхолж ирэхэд нэг анзаарагдаад байдаг нэг телевизээр гараад байдаг нэг ТV шоунууд байдаг шүү дээ. Одоо нэг яг түн шиг зэтгүүлөө Voice Mongolia зэтгүүлөө тэрээр гараад ирэхлээр бас хэрэглээ бас тодорхой хэмжээр байхгүй болчихно. Тийм үү те. Тэгээд тарангууд бас асгаж өгнө. Энэ ганцхан манай дээр байт юм уу гэсэн чи бас бид нар сонирхоод байна. Японууд чинь гольф гэдэг спорт их сонирхож үздэг юм байна л да. За. Яг гольфийн дээр улсын чанартай гэдэг нь олон улсын чанартай одоо нэг лигийн түвшний тэмцээнд явахлаар том хотууд нь чинь ялгаа байхгүй. Усны хэрэглээ байхгүй жоод дуусангууд нь бас асгаад нөгөө манай ус хөрөхгүй байх хавь хаяач гэдэг юм юу байдаг гэсэн зүгээр бидний хувьд бол энэ бас хэцүү гэдгийгсэн чинь олон улс байсаг л юм жишээ юм л үгүйс тэгээд бүгд зэрэг асчлаар чинь ингээд сүлжээ чинь бас тэрийг бас тооцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд бас үүсдэг юм билээ. Тэгэхээр энэ бол энэ болгоныг зохицуулж ажиллана гэдэг бол энэ ус саманжийн түгээлтийн системд ажиллаж байгаа инженеруудын бас нэг нэлээд их ажигч гэрхаа гэдэг юм уу одоо тооцоолтой юм судалгааны ажлууд төр өрсөлдөж явж лээ. Тийм байна. Маш их тооцоол юм байна тийм. Энэ чинь өдөр болгонд явж шүү дээ тооцоол болж байна. За би танаас бас ахаад нэг асуулт асууя гэж бодож байна. За усны компакт хөтөлбөр хэрэгжээд 5 жилийн хугацаанд за товлсон хугацаанд та яг төсөвтөө таарад ингээд хэрэгжээд сая дууслаа тийм ээ. Тэр ус ууг удирдах газар маань одоо энэ хүү одоо 2 үйлдвэрийг маань цааш нь авч явна. За тэгэхээр таны зүгээс бол танай баг хамт олонны зүгээс ус ууг удирдах газрын зүгээс одоо энэ хүү энэ усны компактын үр дүнг за яг том зургаар нь яг яаж харж байна вэ? Энэ компактын хүрээнд хийгдсэн энэ 2 том төсөл бол Улаанбаатар хотод бол нийгэм шаардлагатай төсөл мөн үү? За энэ төслүүдийн хитэн том зургаар нь хар гэсэнээс нь үүдээд хэлж байгаа юм шүү.
хитэн Улаанбаатар хотын хөгжил тэлэлтэнд маш их нөлөөтэй болж байгаа. Одоо өөрөөр хэлбэл одоо бид бүхний зөвөр анзаарч байгаагаар бол хотын төврөгөө л шаваад байгаа шүү дээ. Байшин бариад шаваад байдаг. Энэ юу юм гэхээр нөөний инженерийн дэд үтсийн асуудал. Усаа бид түрүүнээс усаа дагаж нөгөө улсуудын нэгцэрчлэл явуулаа гэдэг. Тэгэхээр энэ чинь баруун талд чи бид нэр их усүртэй болоод энэ чинь Улаанбаатар бол баруун тишгээ тэлэх. Энийн нэг их усүр нь том их усүр нь энэ баруун доод их усүр болчихж байгаа. За дараагийнх нь бол хаяг ус дахин боловсруулах үйлдвэр. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэмжээнд анх удаага үйлдвэрлэлд энэ хаяг усыг цэвэрлэж технологи үйл ажиллагаанд хэрэглэх юм том үйлдвэрлэл ашиглан орж байна шүү дээ. Энэ бол дээр бид бүхэн одоо нөгөө том зургаараа хаар гэж яригдсан бол нөгөө байгаль орчин дээлтэй усны газрын дорх усны нөөцийг бас тодорхой хэмжээгээр одоо хэмжийн гэсэн үг. Энэ газрын дорх энэ нөөц гэдэг чинь барагдчихгүй дээ шүү дээ. Усны нөөц гэдэг нь тодорхой хэмжээгээр энэ чинь хор бороотой үйлдвэрлэлээс шалтгаална, хотцолтоос шалтгаална, гүний удаас татж байгаа усны хэмжээний шалтгаална. Тэгэхээр гүний усны энэ хэлбэлцлээс өөрөө янз янз л да. Тэгэхээр энд дэс биш тодорхой хэмжээний нөлөө үзүүлж нөөцийг хамгаалахад бас нэмэр болж байгаа. За энэ байгууламжуудыг авч чад усыг хэрхэн яаж оролцох юм бэ гэдэг. Оролцох юм бэ, оролцож ийсэн юм бэ гэдэг асуудал яригдана л да. Усыг өдөрт газраас бол энэ компакт гэрээний төслийн анхны ажлын даалгавар боловсруулахаас нь авахгүйгээд энэ мянганы сорилын сангийн төслүүдийг бид нэр салшгүй ажиллаж ирсэн. 5 жил биш. Бараг сүүлийн 10 жил. Анх мянганы сорилын сангийнхан ингээд ийм хийх гэж байна гэдэг мэдээлэл ороод батлагдаад, засгийн газар батлагдаад ирснээс нь авах бол бид нэр цуг ажиллаж байгаа. Мэдээлэлээр хангах, мэдээлэлээр нь хамтарч боловсруулалт хийх гэдэг. За бүх бүтээн байгуулалтаар нь хамтарч ажиллах гэх юм. Одоо бид нар цааш нь авч байгаа. Цааш нь авч явахын тулд бид нэр юу хийх юм бэ? Эхнийс бид нэр энэ мянганы сорилын одоо энэ чинь нөгөө Монгол улсад анх удаага орж иж байгаа шин технологи шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр авахын тулд нөгөө инженер техник ажилтнуудад давтан сургалтууд давтан сургалтууд хийх ийм асуудлууд орж иж байгаа. Энийг нэг мянганы сорилынхантай хамтраад ерөөхдөө энэ сургалтуудыг явуулсан. За энэ дээр би бас нэг юм онцлно гэдэг нь юуг онцлж бас хэлэх ёстой гэхээр бид нэр яг оо 1959 онд анх усуугийн өдөрт газар анх төв станц анхны 8 удаагтайгаар энэ Улаанбаатар хотын ус хангамжийн системийг анх эхлүүлж ирсэн. Энэ одоо тэгээд бид нэр 7 их усүрээр 213 4 гүний удаагтайгаар энэ системийг одоо Улаанбаатар хотын хангаа явж штэ. Энэ бол зүгээр Орос систем, Орос стандартаар ингээд бид нэр явж байгаа. ГОСТ гэдэг стандартаар. ГОСТ стандарт. За манай өөрийн стандартаар ингээд энэ ажлууд маань явж байна. Мянганы сорилын төслөлбөрүүд ороод ирэхлээр бид нэр олон улсын стандартаар явах. Энэ үйл ажиллагаа явуулах шаардлага зайлшгүй гарч ирж байна л да. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ус хангамжийн системд олон улсын стандарт энэ тоног төхөөрөмжийн энэ бүтээн байгуулалтаас илүү наан бид нэр олон улсын стандартыг мөрдөж ажиллах. Өөрөөр хэлбэл усуугийн өдөрт газар олон улсын түвшинд ажиллах ийм хэрэгцээ шаардлага гарч иж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр инженерүүдээ олон улсын түвшинд чадахжуулах ийм ажлууд орсон. За энэний түвшний сургалтууд явуулсан. Онлайн сургалтууд бол нэлээд сангаалтаа сайн явуулсан. Одоо бид нар дадлагын сургалтууд одоо нөө шинэ тоног төхөөрөмжүүдээр хэрхэн яаж дадлагч ажиллахын, үр дүнтэй хэрхэн яаж ашиглахын, яаж урт хугацаанд зардал багтаах шиг үйл ажиллагаа явуулах гэдэг юм байна. Гол асуудал нь бол бидний нөгөө байгууллагын хэмжээнд барьдаг гол асуудал нэгж бүтээгдэхүүн ногдох зардал гэж үүдэг. Одоо өөрөөр хэлбэл талхыг барихын тулд бүтээгдэхүүний зардал гэж гарч ирнэ шүү дээ. Энийг бид нэр хэрхэн бага төвшөнд мөртлөө өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бий гэдэг энэ асуудал бас орж байна. Энэ маань өөрөө бас нөгөө олон улсын стандартууд бас шаардаад байгаа л да. Тэгэхээр одоо манай байгууллага бол ерөнхийдөө олон улсын түвшинд гарч ирж байна. Гарч ажиллахаас өөр аргагүй болж байна. Гарч ирэх болно гэдэг л юм эцсийн дүүл гарч ирж байна. Энэ нөхцөлийг бүрдүүлж бид нэр энэ байгууламжуудыг цаашаа ашиглалтыг нь хариуцаад он удаан жил ашиглахын хариуцлага ногдож байна. За маш их баярлалаа танд. MC Explains энэ удаагийнхаа дугаараар ус сувг өдөртөх газрын инженерийн бодлого төрөлтийн хэлтсийн дарга отгүй оролцлоо. Ингээд бидэнд одоо ус хэрхэн ирдэг вэ гэдэг процессыг маш энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлаж хүргэлээ. Дараагийнхаа дугаараар уулзцгаая.